За Бага хурал өөрөө анхны байнгын ажиллагаа парламент төдийгүй бусад байнгын ажиллагаатай парламентынхаа одоо ямар байх юм бэ гэдгийг үндсэн хуульд боловсруулалт тодорхойлж батлуулж гаргаж ирсэн учраас зарим нь бол улсын Бага хурлыг эцэг парламент гэж нэрлэдэг. Яг гэвэл эндээс тогтоосон боловсруулсан тэгээ батлуулсан үндсэн хуулийн үндсэн дээр гарч ирсэн юм гэж. Бага хурал бол анханасаа өөрийнхөө үндсэн чиг үүргийг бол үндсэн хуулийг ардчилсан үндсэн хуулийг боловсруулж ардын хурлаар батлуулаад тэгэл бидний гол үүрэг бол энэ юм байна гэж ингэж ойлгосон байхгүй юу. Түүнээс гадна энэ гол үүргийн хажуугаар ардчлалын үзэл санаа, ардчилсан хувьсгалын тэр зорилгыг хангахад Монгол улстай хүний эрх хэрэгчлөөг баталгаажуулсан, хүний өмчийн эрх хэрэгчлөөг баталгаажуулсан, олон хэвшилт эдийн засгийг бий болгосон, олон улсын төвшөнд Монгол улсын одоо тэдэнтэй адил тэдний зам ёсны хөгжил рүү шилжин орж байгаа шилжилт хийх ёстой гэдгээр бас хууль тогтоох ажиллагаагаа явуулсан. Ийм Бага хурал үндсэн хууль батлагдмагц үндсэн хуулийн байгууллагууд улсын их хурал, засгийн газар, үндсэн хуулийн жис, үндсэн аюулгүй байдлын зөвлөл гэсэн энэ бүх үндсэн хуулийн байгууллагуудын хуулийг гаргаж тавьсан. Монгол улсын үндсэн хууль